Америкийн нэгдсэн улс болон Иран улсын эрх баригчид дахин яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Ираны дайны хурцдмал байдлын үед бүгд найрамдагтад ард улс дэлхийн дипломат харилцааг урагшлуулж байна. Израиль болон Ливан улсууд 30 жилийн дараа анх удаа дипломат хэлэлцээр хийж байна. Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засаг ойрхон дорнодын дайны улмаас удаашрах эрсдэлтэй гэлээ. Орой мэндийг хүргэе үзэгчдээ, Тэнгэр телевизийн гадаад мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бус мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамны мэдээлснээр Ормозын хоолой тогтоосон цэргийн бүслэлтийн эхний 24 цагийн хугацаанд нэг ч хөлөг онгоц бүслэлтийг нэвтэрч чадаагүй. Мөн 6 худалдааны хөлөг онгоц Америкийн нэгдсэн улсын анхааруулгын дагуу бутсан байна. Нөхцөл байдал ийхүү хурцтаж байгаа ч гэлээ дипломат замаар асуудлыг шийдвэрлэх орон зай бүр мөсөн хаагдаагүй. Тодорхойлбол талууд дараагийн хэлэлцээр бэлтгэж байгаа тухай их сурвалжууд мэдээлж байна. Америкийн нэгдсэн улсын зөвцдүүчний төв командлаас бүслэлтийн тухай эхний мэдээллийг хийж байгаа нь энэ юм. За энэхүү бүслэлтийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Пакистанд болсон Америкийн нэгдсэн улс Ираны хэлэлцээ үр дүнгүй өндөрлсөний дараа зарласан юм а. Тэрхүү хэлэлцээр нь 2 дугаар сарын 28-нд эхэлсэн Америкийн нэгдсэн улс Израилийн Ираны эсрэг дайныг зогсоох зорилготой байсан. Төв командлын мэдээлэл бүслэлт нь зөвхөн Ираны бомб руу гарч байгаа хөлөг онгоцуудад хамаарах ба бусад чиглэлд зорчиж байгаа хөлөг онгоцууд усан замаар чөлөөтөө нэвтрэх боломжтой гэжээ. Уг ажиллагаанд Америкийн нэгдсэн улсын 10,000 тэнгисийн цэрэг, явган цэрэг, агаарын хүчний алба багчид, түншлэн 10 гаруй байлдааны хөлөг, олон 10 нисэх онгоц оролцож байна. Дональд Трамп даваа гарагт бүслэлтийг зөрчих орлого хийсэн Ираны хөлөг онгоцыг устгана гэж анхааруулсан. Гэхдээ цаашдын хэлэлцээний боломж нээлттэй. Хоёр тал хоёул цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлжээ. Өнгөрөх амралтын өдрүүдээр 21 цаг үргэлжилсэн хэлэлцээнд Америкийн нэгдсэн улсын талыг дэд ерөнхийлөгч J.D. Vance, Ираны талыг парламентын дарга Мохаммед Багер Галибаф ахалсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй. Эдгээр яриа хэлэлцээр нь 1979 оны Исламын хувьсгалаас хойш хоёр улсын хооронд болсон хамгийн өндөр түвшний шууд уулзалт байсан юм а. Одоогоор шийдэгдээгүй гол асуудлууд нь гэвэл Ормозын хоолой хяналт, Ираны цөмийн хөтөлбөрийн ирээдүй, мөн гал зогсоох тохиролцоо, Израилийн Ливанд явуулж байгаа цэргийн ажиллагаанд хамаарах хэсэг зэрэг асуудлууд хэвээр байгаамаа. Тэгэхээр Ираны дайны асуудал дэлхийн геополитикийн тэнцвэр эдийн засагт нөлөөлж эхлээд байгаа. Харин энэ экзэгтэй үед бүгд найрамдагтад ард улсын удирдагч Ши Жинпинг ойрхон дорнодод болон Европын удирдагч нартай энэ 7 хоногт уулзалт хийж байна. Тэрээр үүгээрээ дамжуулан олон улсын хууль тогтоомж, эдийн засаг, дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа, тэр дундаа Ираны дайны инхий хэлэлцээр төрөх дипломат хүчин чармаалтыг уриалжээ. Өчигдөр Бээжин хотноо Арабын нэгдсэн Эмират улсын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Заид Аль Нахянтай хийсэн уулзалтынхаа үеэр Ши Жинпинг дэлхийд инх тайван тогтоохын тулд олон улсын хуулийг ашиглах хэрэгтэй, хүн төрөлхтөн эрт балрын ширэнгэн ойн дүрм журмаар амьдарч болохгүй гэлээ. Мөн хууль дүрмийг өөрт тохиромжтой, ашигтай нөхцөлд хэрэглэж бусад тохиолдолд үл тоодог байж болохгүй, дэлхийд дахин хүчний улс төр рүү ухрах ёсгүй, инх тайван цогцлохын тулд олон улсын хуулийг хүндэтгэн дагах хэрэгтэй гэж Америк нэгдсэн улс болон Израиль улсаас Ираны эсрэг хийсэн дайныг ихээхэн буруу шат шүүмжлэн хэлжээ. Гэхдээ Бээжин уг асуудал дээр удаа дараа шүүмжлэлтэй хандаж байсан ч Ши Жинпинг өөрийн биеэр хийж байсан мэдээллүүд цөөн. Мөн тэрээр эх сард Бээжинд болох уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа. Харин энэ удаагийн уулзалтаар Хятад улс, Арабын нэгдсэн Эмират улс болон Арабын орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж байна. Ши Жинпинг эрчим хүчний хадгалалт, улс төрөвч ба цэвэр эрчим хүч, хиймэл оюун ухаан дэвшилтэд үйлдвэрлэлийн салбаруудад Арабын нэгдсэн Эмират улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнийхээ хүрээнд Хятад улс энэ оны сүүлээр Хятад Арабын орнуудын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуул
болж Персийн булангийн орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг зорж байгаагаа мөн хэлсэн. Мэдээний энэ хэсэгт Испанийн ерөнхий сайдын хийсэн айлчлалын талаар хүргэе. Тодорхойлбол мөн адил өчигдөр Испанийн ерөнхий сайд Педро Санчес Ши Жинпинтэй уулзаж Хятад улс дэлхийн хурцдмал геополитикийн асуудлыг намжаахад гол үүргийг гүйцэтгэж чадна гэж хэлжээ. Үүндээ Санчес Ираны дайн болон Украины дайныг дурджээ. Түүнчлэн Хятад улс Ираны хурцдмал байдлыг зуучлах чадвартай цорын ганц холбоотон байж магадгүй гэж мэдгдсэн. Дашрамт дуртахад уг айлчлалаас өмнө Испани, Америк нэгдсэн улсад Ираны дайны асуудалтай холбогдуулан агаарын хөлийн хориг тавиад байсан юм. Тэгвэл одоо Хятад Испани улсын хамтын харилцаа өргөжөж худалдааны харилцаагаа сайжруулах тал дээр холбогдох 19 гэрээнд гар үсэг 6-аар тохиролцжээ. Үүнд Испанийн хөдөө аж ахуйн экспортын хүртээмжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг багтаж байна. Төгсгөлд нь багцлан том зургаар харвал Хятад улсыг Европ болон ойрхон орнуудын улсуудын эдийн засгийн томоохон түнш, өндөр нөлөөтэй дипломат зуучлагч мөн геополитикийн хурцдмал байдал нэмэгдэж байгаа энэ үед олон талт үзлийг хамгаалагч улс хэмээн харж болохоор байна. Дараагийн мэдээлэл хүргэе. Израиль болон Ливан улсууд 1993 оноос хойш анх удаа шууд дипломат хэлэлцээ хийлээ. Талууд Америк нэгдсэн улсын зуучлалд ор Вашингтон хотноо өчигдөр уулзаж Хизболлах зэвсэгт бүлэглэлтэй холбоотой мөргөлдөөнийг намжаах зорилгоор хэлэлцжээ. Иргэн сануулахад талуудын хооронд хийж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас Ливанд олон мянган хүн амьнасаа алдаж 1 сая гаруй хүн гэр орносоо дүрвээд байгаамаа. Тэгвэл өчигдөр Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгэнээр Марко Рубиогийн зуучлалаар зохион байгуулагдсан хэлэлцээр огтхонж албан ёсны дипломат харилцаагүй хоёр улс хоорондын хийж байгаа томоохон уулзалт болж өнгөрсөн байна. За Америк нэгдсэн улсын албаныхан уулзалтаас нэн даруй тохиролцоо гарахгүй гэж үзэж байгаагаа мэдээлсэн ч талуудын дайсагналыг бууруулж цаашдын хэлэлцээр нөхцөлийг бүрдүүлэх зорилготой томоохон дипломат харилцааны эхлэл болж байна гэдгийг бол онцолсон байна. За хэлэлцээрт яригдсан гол асуудлуудын нэг нь Ливанд Хизболлах зэвсэгт бүлэглэлийн оролцоо болон түүний улс төрд үзүүлэх нөлөөний талаар байсан байна. За үүнд Израиль улсын зүгээс Израилийн явуулж байгаа цэргийн ажиллагаа нь бүс нутаг дахь хууль бус зэвсэгт бүлэглүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, за зэвсгийг нь хураан авах зорилготой гэж мэдэгдэн үүндээ Хизболлах бүлэглийг иш татан дурджээ. За нөгөө талд Ливаны төлөөлөгчид хэлэлцээрээс гарах нь альва шийдвэр нь олон сарын турш үргэлжилсэн мөргөлдөөнөөс үүдэлтэй. За хүмүүнлэгийн хямралыг зогсоож гал зогсоох гэрээнд хүрэх нь чухал байгаа гэдгийг бол онцолсон байна. За гэхдээ Хизболлах бүлэглээс энэхүү хэлэлцээрт төлөөлж хинж оролцсонгүй, түнчлэн бүлэглэлийн зүгээс тэдний зөвшөөрөлгүй гаргасан альва тохиролцоо бидний хувьд хүчингүй хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Ийхүү Вашингтонд болсон уулзалтын тохиролцоо Хизболлах бүлэглэлд ямарч хамааралгүй гэж мэдэгдээд байгаа нь Ливаны эрх баригчдад томоохон сорилт болоод байна. За дашамт дуртахад Ливаны засгийн газарт уг бүлэглэлийг бүрэн хянах боломж хязгаарлагдмал байдаг. За иргэн сануулахад одоогийн хурцдмал байдал нь Израиль болон Хизболлах бүлэглэлийн хооронд хил дамнсан агаарын харилцан дайралт болон цэргийн ажиллагаа эрчимснээс эхэлсэн юм а. За үүнээс хойш мөргөлдөөн Израиль Ливаны хөлийн бүсээр тархаж Ливаны нутаг дэвсгэрийн гүн рүү хүртэл үе үед цохилд ирэх болсон юм а. За батлагдсан мэдээллээр сар гаруйгийн хугацаанд Ливанд 2000 гаруй хүн амьнасаа алдаж, за Израилийн агаарын цохилт болон цэргийн ажиллагааны улмаас 1 сая хүн энгийн иргэн орон гэрээсээ дөрвсөн тохиолдол бүртгэгдээд байна. За энэхүү хоёр тал бие биенээ хурцдмал байдлыг нэмэгдүүлж байна гэж буруутгаад байгаа. За Израилийн зүгээс уг хийсэн цохилтуудаа хойд хилийнхээ аюулгүй байдлыг хангах зайлшгүй арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа бол Ливаны засгийн газар эдгээр цохилтууд нь ноцтой хүмүүнлэгийн хохирол учруулж улсыг тогтворгүй болгож байна гэж үзэж байна. Гэсэн хэдий ч энэхүү хэлэлцээр нь ховорхон тохиох дипломат харилцааг эхлүүлэх боломж гэдгийг бол судлаачид онцолж байна. За Хизболлах бүлэглэл хэлэлцээнд оролцохгүй гэсэн байр суурьтай хэвээр байгаа. За тиймээс Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. За мөн Ливаны засгийн газар өөрийн нутаг дэвсгэрдэх зэвсэгт бүлэглэлүүдийг бүрэн хянах чадваргүй хэвээр байна. За гэхдээ хоёр тал ирээдүйн хэлэлцээний суурийг тавих тал дээр яриа хэлэлцээр хийхийг зарчмын хувьд зөвшөөрсөн. За харин одоогийн нөхцөл байдал тогтворгүй хэвээр хил дамсан халдлага үргэлжилж гал зогсоох тохиролцоо хийгдээгүй байгаар хурцдмал байдал улам даамжрах эрсдэл өндөр байгааг харуулж байна. Өчигдөр болсон олон улсын валютын сангийн хаврын уулзалтаар ойролт орнын
хурцдмал байдал, нефтийн нийлүүлэлтийг тасалдуулж, инфляцийг нэмэгдүүлж, дэлхийн даяарх дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг сулруулж магадгүй гэдгийг бол анхааруулсан байна. Түүнчлэн олон улсын валютын сангийн эдийн засагчид, дэлхийн эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн тоймыг танилцуулах үеэрээ Ормозын хоолой хаагдаж, эрчим хүчний гол байгууламжууд гэмтсэний улмаас дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвт огцом өөрчлөлтүүд бий болж магадгүй гэжээ. Олон улсын валютын сангийн ерөнхий эдийн засагч Пьер Оливье Гуриншас өнгөрсөн оны сүүлээр ажиглагдсан эдийн засгийн өсөлт хөгжил энэ оны 3 дугаар сард Ираны дан эхэлсэн цагаас хойш удаашрсан гэлээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 3.1%-аар буурсан, харин инфляц энэ онд 4.4%-аар өссөн. Энэхүү дэлхийн эдийн засгийн өсөлт огцом удаашрах эрсдэл нэмэгдэж байна. Цааш Ираны дан хэр удаан үргэлжлэхээс хамаарч эдийн засгийн удаашралт нөлөөлөх 3 хувилбарыг олон улсын валютын сангаас зарлалаа. Богино хугацаанд эрчим хүчний үн 19 орчим хувь өсөж, инфляц 4.4% мөн өснө. Гэхдээ энээс дордож хурцдмал байдал үргэлжилвэл инфляцийн өсөлт 5.4% хүрч, эдийн засгийн өсөлт 2.5% руу унах магадлалтай байна. Түүнчлэн хэрвээ эх он хүртэл газрын тосны нийлүүлэлтийн хямрал үргэлжилвэл инфляц 6%-аас дээш гарах төлөвтэй гэлээ. Энэ нь 1970-ад оноос хойш тохиолсон хамгийн ноцтой эрчим хүчний хямрал тооцогдож байна. Тодорхойлбол олон улсын валютын сан газрын тосны нийлүүлэлтийн шок буюу тасалдал нь 1974 оны газрын тосны хямралтай дүйцэхүйц хэмжээнд хүрч болзошгүй гэж анхааруулсан. Гэсэн хэдий ч 70-ад оныхоос ялгаатай дэлхийн олон улс орны нефтийн хэрэглээс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн төлөөх хөдөлгөөний ачаар харьцангуй багассан. Харин олон улсын валютын сангаас өгч буй зөвлөгөөний тухайд томоохон төв банкудад бодлогын хүүг яаран нэмэхгүй байхыг зөвлөж байгаа ч инфляц тогтворгүй болвол шуурхай арга хэмжээ авахд бэлэн байхыг анхааруулад байна. Үүнд ам долларын ханш чангарснаар дэлхийн санхүүгийн зах зээл тогтворгүй болох, хөгжиж буй зах зээлүүдээс хөрөнгийн урсгал гадагшлах, дэлхийн даяар зээлийн өртөг өсөх зэрэг эрсдлүүд дагаж байгаа юм. Мөн олон улсын валютын сан засгийн газруудад төсвийн бодлогын зөвлөгөө өгсөнд эрчим хүчний томоохон татаас болон үнийн дээд хязгаар тогтоохоос татгалзахыг анхааруулжээ. Үүний оронд энэ хугацаанд олон улсын валютын сан засгийн газрууд эмзэг өрхүүдэд чиглэсэн төр хугацааны зорилтод дэмжлэг үзүүлэх, улсын өр нэмэгдүүл төсвийн нөөцийг дахин бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөлөө. Гэтэ мэдээж дайн дэлхийн бүх улсуудын эдийн засгт нэгэн жигд нөлөөлөхгүй. Хамгийн их хохирол амсах улсуудыг жагсаан гаргасан, үүнд хамгийн эмзэг бүлэгт хамаарах орнуудад бага орлоготой эрчим хүч импортлагч орнууд, ойрхон дорнодын мөргөлдөөнд өртсөн эдийн засгтай орнууд, их хэмжээний өртөө төсвийн боломж хязгаарлагдмал орнууд багтаж байгаа юм. Энэхүү олон улсын валютын сангаас таамагласан дэлхийн эдийн засгийн хэтийн буюу урт хугацааны төлөвийн тухайд дэлхийн эдийн засгийг том зургаар нь харвал геополитикийн хурцдмал байдал нэмэгдэж худалдааны хязгаарлалтууд бий болсноор олон улсын хамтын ажиллагаа муудаж байна гэж үзсэн байна. Харин үүний эсрэг дайнд ажим мөргөлдөөнийг зогсоож нефт байгалийн хий зэрэг эрчим хүчний зах зээлийн түүхийн эдийн нийлүүлэлтийг аль болох хурдан хэвийн болгох нь урт хугацааны эдийн засгийн хохирлыг хязгаарлах боломжтой гэж онцлсан байгаа юм а. НАТОгийн ерөнхий нарийн бичгийн даргаасан Жорж Робертсон Их Британий ерөнхий сайд Кир Стармерыг зэвсэг түвшний хангалттай санхүүжүүлж чадаагүй гэж шүүмжилж, дэлхийд дахны аюулгүй байдлын эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед Их Британи өөрийгөө хамгаалах чадвар суларч байна гэж анхааруулжээ. Тэрээр Их Британд аюул нүүрлэхэд ямар ч бэлтгэлгүй нөхцөл байдалтай байна гэж мэдэгдэн, сангийн яамны албан тушаалтнууд батлан хамгаалахын төсвийн шийдвэрт хит их нөлөөлж, тэр дундаа төсвийг танаж байна гэжээ. Харин ерөнхий сайд Стармерын хэвлэлийн төлөөлөгч эдгээр шүүмжлэлийг бүрэн нийцааж, засгийн газар аливаа эрсдэлд нийцсэн батлан хамгаалахын стратеги хэрэгжүүлж байгаа болохыг хариу мэдгдсэн байна. Мөн өмнөх засгийн газруудын олон жилийн хөрөнгө оруулалтын дутагдал өнөөгийн батлан хамгаалах салбарын асуудлуудын үндэс суурийг тавьсан гэдгийг тайлбарлажээ. 2024 оны стратегийн батлан хамгаалахын тоймыг боловсруулахад оролцсон Роберт мөн Украин болон ойрхон дорнодын сүүлийн үеийн мөргөлдөөнүүд нь батлан хамгаалах салбарт шинжилэлт, сайжруулалт яаралтай хэрэгтэй байгааг харуулж байна гэдгийг анхааруулжээ. Гэхдээ уг маргаан нь геополитикийн хурцдмал байдал нэмэгдэж байгаа энэ үед Их Британи батлан хамгаалахын зарлаа эдийн засгийн төсвийн бодлоготой хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэсэн улс төрийн дарамт улам нэмэгдэж байгаа гэдгийг олон улсын шинжээчид анхааруулж байна. Тэнгэр телевизийн гадаад мэдээллийн хөтөлбөр үргэлжлэж байгаа үзэгчдээ хөтөлбөрийн хэсэгт бусад мэдээллийг товчоор үзүүлье. Өчигдөр Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Унгарын X ерөнхий сайд Виктор Орбаны ялагдлыг огтхонж холбоотноо алдаж байгаа явдал биш гэж мэдгдлээ. Тиймээс шинээр сонгогдсон ерөнхий сайд Питер
Мажартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. За мөн Москва цаашдын хамтын харилцаагаа хуучин холбоотнуудаар бус шинэ засгийн газрын бодит үйл ажиллагаагаар дүгнэн хэмээн онцолжээ. Иран улсад өнгөрсөн жилийн 1639 хүнийг цаазалсан байна. За энэ нь 1989 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Цаазын ялыг хийх нь хар тамхины хэрэг болон хүн амны хэрэгтэй холбоотой байсан ч мөн эсэргүүцлийн жагсаалтай холбоотой тохиолдлууд багтжээ. Үүнээс гадна цаазаар авахулсан иргэдэд үндэсний цөөнх болон эмэгтэйчүүд харьцангуй ихээр өртсөн гэдгийг Ираны хүний эрхийн байгууллага болон цаазын ялыг эсэргүүцэж байгууллагууд онцолжээ. Ийхүү Иран нь дэлхийд цаазын ял гүйцэтгэгч орнуудын дунд Хятадын дараа 2-дугаарт жагсаж байна. Испани улс ойролцоогоор 500 мянган хууль бус цагаачтад 1 жилийн хугацаанд цаашид сонгогдох боломжтой оршин суух зөвшөөрөл олгох төлөвлөгөөг баталжээ. Ерөнхий сайд Педро Санчес энэхүү шийдвэрийг хөгшөрч байгаа эдийн засагт зайлшгүй шаардлагатай алхмуудаас гадна шударгасны үйлдэл хэмээн тодорхойлсон байна. Бодлогын дагуу шаардлага хангасан цагаачид Испанд дор хаяж 5 сарын турш оршин суусан гэдгээ нотлох ёстой бөгөөд гэмт хэрэгт холбогдоогүй байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа юм байна. Өргөдөл хүлээн авах хугацаа 4-р сарын дунд үеэс 6-р сарын сүүл хүртэл үргэлжилнэ. Хэмэл оюун суурилсан чатботууд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхдөө бараг талд нь алдаатай мэдээлэл өгдөг гэдгийг BMJ сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ. Хэмэл оюунд чатботууд өгсөн хариултын 50 орчим хувьд нь асуудалтай гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл буруу зөвлөмжийг хэрэглэгчдэд өгдөг гэсэн. Хамгийн анхааруулжтай нь 20% нь хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй хариултууд байжээ. Үүнээс гадна өгч байгаа зөвлөгөө нь алдаатай байсан ч маш ихтгэлтэй эргэлзээгүйгээр хариулж ирснийг судалгаанд онцолсон байна. Энэ нь хэмэл оюуны hallucination буюу худлаа ярих зарим зүйлийг өөрийн мэдээлгүй бас болзох гэдэгтэй холбоотой гэдгийг хэмэл оюуны судлаачид тайлбарлаж байна. Тэнгэр телевиз та бүхэнд гадаад мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.